Өдрийн минь найзуудаа ярилцъя. Юу энэ да? Подкастын маань яа юу подкастын маань анхны дугаар эхэлж байна. Манай анхны дугаард урилгыг минь хүлээж авч ирсэн Тамирагчтай баярлалаа. За, хөргөн дүү дээрсэн баярлаа. Миний урилгыг би ч амар их бодсон юм аа. Тэгээ юу хийх вэ, яах вэ гэж өчнөө хоног бодож байгаа. Тэгээ хамгийн эцсийн вариант нь угаасаа өөрийнхөө сонирхлыг дагаад өөрөө л хийж байгаа юм чинь гэж бодоод айгүй гоё дурсан ч үлдээсэн учраас надад бол аялал айгүй сонирхолтой санагдсан. Тэргээ би ингээд цаашдаа ч гэсэн гоё улам сонирхолтой олон газраар аялахыг хүсэж байна. Тэгээд би танаасаа туршлага судалгаад өнөөдөр ирсэн байгаамаа. За, ойлголоо. Баярлалаа. Тэгээд чухаараа ойлголоос хуваалцах гэж хичээе. Гэтэ одоо хүмүүний туршлага орно шүү дээ. Яг миний хувьд болохоор нөгөө анхны аялал гэдээ ярих юм бол аялал миний хувьд юу н ажил болж эхэлж байсан байхгүй юу? Би чинь нөгөө оюутан багтаа гайд хийж эхэлж байсан. Тэгээд гайдын сургалтанд суралцж өгөөд. За тэгээд нэг өдөр нэг тэрэлжлөө нэг ажил авч явчаад. Тэгээд дараа нь яг хамгийн ихний яг нэг олон хоногийн аялал нь одоо Төв аймгийн Эрдэнэс гэхээр тэрэлжээс цаашаа л та 10 хоногийн морь аялал явжсэн. Галланд гэрдэлтаа. Тэгээд яг тэр зүгээр ер нь жоохон тэнэг зэрэгтэй л аялалынхын цалин Анхны цалин, анхны аялал бүгд амар дурсамжтай үйл явдал шүү дээ. Тэгээд Монгол улстай бол анхны аялал нь юм байна. Та гадаад улс руу ямар улс руу хамгийн анх яаж явжсэн бэ? Аташаа гэх юм бол би 2016 онд манай найз Бээжин сурчсан байхгүй. Тэгээд Бээжин яг тэр жил бакалавраа төгсөж ийн гээд. Тэгээд би хонхны хоёрыг одоо яг тааруулж 7 хоног ер нь бол очиж исэн. Тэгээд бас ажлынхаа тухайн үед ажилтнаар хамт байдаг ус найзуудтайгаа нийлж байгаа тэгэхээр ярьж байгаа. Тэгээд октод нэг юм мөрөдөл аялал гэдэг чинь найзуудаараа ингээ гоё явмаар байдаг. Яг тийм аяллыг бид нэр хамт хийж Японы Токио руу зорж явчихсан. Тэгэхээр тухайн үед урагшаа Бээжин рүү та вагоноор явжсэн үү, нисчихсэн үү, яаж явжсэн? Бээжин рүү вагоноор явсан. Ганцаараа эндээс очижсэн болохоор яг л нөгөө замын үдүүрэл тэгээд замын үдээсээ хил гардаг шүү дээ. Бид нар машин сууж хил гараад тэгээд тэснэ ирээндээ очсон гутлаа. Тэндээс болохоор Бээжин рүү юм такси явдаг. Тэгэл таксийн цугаал өвөр Монгол таксийн цугаал тэгэл очижсэн. Тэгээ манай найз нэг юм зам дээр хүлээж аваад ер нь анхны хил давалтын сэтгэл өөр улсроо очиж байгаа анхны сэтгэл яг нөгөө ирээнээр тавьсан болохоор яг нэг тийм амар импрессив байгаагүй. Тэгээд гэхдээ тэгээд гол нөгөө найз дээр болохоор би Бээжинд явсаар гоо шүн очиж байгаа байхгүй. Тэгээд маргааш нэг юм файнали нэг ингээд өглөө босоод гадаад улс ирж байгаа шүү дээ. Тэгэл ингээд юм жоохон том байш маш арга. Гэхдээ нөгөө тийм тэр үед болохоор Бээжин амар заваа хатсан. Хүмүүс найгаа заваа. Одоо ингээд манайхан мэддэг дээ ингээд нэг хятад ингээд яг гудамжны хорон бас цэрнэрээ хаяа асууд ингээд миний ажил таа гэж хэлдэг. Тэгээ ингээд тэгсэн мэтлээ ингээд гудамжнаа ингээд гол гудамжин дээр ингээд гүүр өгдөг шүү дээ. Явганы дээр гүүр мөрөн дээр ингээд сууцсан юм уу маягдэл зарим нь зараалтай тэгсэн мэтлээ хажуудаа шууд ингээд цэгээ хаяал нэг юм амар надад нэг юм жоохон заваа мэдэрчсэн. Гэхдээ Тянжин л явахад аюу гоё байсан. Тянжин ч юм аюу том нөгөө нэг алсын харагчтай. Тянжин Аа гэдэг одоо Тянжины нүүд гэдэг. Тэр алсын харагчтай бит хоёр нэг өдөр хурдны галт тэргээр очиод тэр чинь хурдны галт тэргээр нэг цагаар явахгүй ингээс. Тэгээд тэр алсын харагч маань чинь суугаад тэгээ хурдны галт тэргээр явж үзээ. Тэгээд нэг юм гадаадд очиод KFC идэж байгаа зөө. Монгол байгаагүй юм. Тэгээд нэг юм арай нэг юм гоё мэдрэмж авчихсан. Японд очиод буугаал онгоцны бодлоос буугаал яг хамгийн анхны төлсөн мэдрэмж нь юу байсан бэ? Японд гоё хөвчлээ гэдэг шиг. Бид хэд Японд бадарч ингэж ярьдаг байхгүй. Бид нар Японд газраар явсан гэж ярьдаг байхгүй. Боломжгүй шүү дээ. Тэгээ зүгээр яг тийж хэлж байгаа юу нь болохоор санаа нь болохоор бид хэд нөгөө хамгийн бага цацлаг Японд. Тийм бодлоо эндээс бас мөн адилхан вагоноор яваад замын үед тэгээд ирээ ингээд тийм бодлоо ирээнээс онгоцоор Бээжин ороод тэгээ Бээжингээс Токио орчихсон байхгүй. Тэгээд нисээд ингээд яваад тухайн үед одоо Японд руу шууд нислэг нь бараг 2 сар маяг байлуудаад хийж байхад бид хэд ер нь бол замын зардал 900 орчлоо болж байна. Хамтд хоног цай балтж байгаа. Гэтэ тэгэл тухайн үед бол мөнгө хэмнэл тэгэл багонд явхад бол нэг явчихгүй тэгэл явчих байгаа байхгүй. Тэгээд яг Японд одоо ингээд Бээжингээс Токио руу очдог нислэг одоо ч гэсэн ер нь тийм байгаа. Шүн шахал бодох. 11 өнгөрөж бодог. Тэгээд Японы аэропорт ч болохоор өөрөө юм орой болохоор хаадаг.
24 цаг ажилладаг. Тийм гот хаачдаг. Тэгээд аэропортоос гараад шууд ингээд train station руу оронгот хамгийн сүүлийн метроноос яг хацардаг. Яг бид ингээд тууш битэлж ингэж энэ мөн үү гэж яг нэг метро хөдлөөл явцсан. Тэгээд хамгийн сүүлийнх нь нэсэн заяа. Тэгээд тэгсэн чинь тавлаа явж исэн болохоор 2 такси заавал суулгана гэдэг. Бид нар Монгол сэтгэлийг чих гээд байгаа шүү дээ. Тайна төгөлгүй. Боломжгүй. Тэгээд тухайн үедээ бодсон чинь Монгол мөнгөөр тэр чинь нэг юм аюу үнэтэй байсан байхгүй такси. Тэндээс бид нарын бодолч 9 км. Тэгэн готлаа таксидах юм бол 200,000 төгрөг болох гээд. Тэгээд хоёр амар их мөнгө санагдаад өө яахгүй нөгөө таксигаа явуулсан заяа. Тэгэн готлаа ингээд police station руу ороод цагдаагийнх нь пост руу оронготлаа ингээд Шинжикүү явах гэсэн юм аль зүг рүү явах уу гэж асуугаа хэл мэддэггүй нөгөө төлч. Тэгээ ингээд нэг юм арай гэж нэг ингээд даргалж байгаа Шинжикүү гэсэн бүр ингээд нөгөөдөлийнх нь бүр ингээд сэтгэлгээр ингээд бүр ингээд ойдон буухгүй багш. Эндээс Шинжикүү юу гэж заяа. Тэг бид нэг алхах гэсэн юм аль зүг рүү алхах вэ гэж асууж байгаа. Зүгчийг асууад Шинжикүү Шибуя гэж заяа. Шибуя руу явж ийн гэлээ. Шибуя гэж гайхаад Нилийн хоол зайтай байсан юм уу? 9 км. Яг бид чамдаа нэж алхаа. Тэгэл яг ингээл амар халуун оронд очсон. Гэхдээ шүн алхаж байгаа. Орой ингээ 12 өрөөгөл тиймэрхүү ер нь л нөхцөл байдал үсэл алхаад бид хэд ер нь яг 5 хүртэл алхаж байгаа баг. Тэгэл ингээд алхахад бол шүнжэнгөө ямарсан юм амар гоё юм safe. Амар цэвэрхэн. Тийм аюу өөр юм соёлтой уулзаад очсон ямарсан анзаарчсан. Тэгээ Шибуя руу дөхөөд ирэх тосом юм нөгөө шавны гудамжлуугаа дөхөөд залуучууд нь чаваадаал тийм ингээд газрууд нь нэлттэй энэ байгаа. Тэгснэ аюу хөр ингээд залуучууд нь яг юм костюм бичигтайгаа ууцсан. Тэгснэ тасарсан. Нөгөө газруудынхаа үүдэнд ингээд шатан дээр ингээд цүнхэд иврээд ингээд тасарсан. Тийм юм энэ төр юмнуудыг хараад амар сэтгэлтэй санагдсан. Яг нөгөө хоёул одоо Америкийн соёлыг судлаа л дээ. Америк юу юм ямар вэ? Би ч яг нөгөө Америкт аялах зорилгоор эхлээд очиагүй. Сургууль очсон. Мастер хийгээд очсон. Тийм готлаа яг би жоохон хөдөөний сургууль сурсан байхгүй. Тэгээд тийм гот төр чинь бүр хойно нэдэг юм төв хойд хэсэгт нэдэг South Dakota гэдэг мөч. За тэнд нэг амьдарч агаад тэгээд бид чинь зуны амралтаа олонгууд Колорадог одоо Денверт очиж зуны амралтаа өнгөрүүлээд ажиллаж байхгүй. Тэгээд буцаж ирэхдээ болохоор Лос Анжелесаар дээрээд Лос Анжелес хэсэг дагаад юм готлаа ковид гараад тэгээд нөгөө хичээл анхаа болоод бүх юм ингээд шатаун болоод тэгээд нөгөө байр самаа бас асуудалтай болонгууд одоо Tennessee гэж мөн байгаа. Тэнд Nashville-ийн хотод очиж нэг айл олж амьдраад тэгээд тэнд амьдарч агаад тэгээд дараа нь нэг хэсэг Нью-Йоркт амьдраад тэгээ буцаж очиж сургууль нэгдэнгууд сургууль дээр сургуулаа төгсчөөд тэгэн готлаа одоо жоох том хот дээр чи амьдрий гээд тэгээд Seattle явж амьдраад тэгээ ер нь яг хуу тэгэн готлаа дундуур нас ингээд аялж мэйлж яваад ер нь Америкийг бас яг хуу чадхаараа эксплор хийсэн. Дандаа ингээд юм мөрөөддөг амар гоё боддог юм хотуудын нэр нь яваад идэг тийм яста гоё юм. Чи хийжсэн үү? Ганцаараа ажилласан уу? Ажилласан. Яг нөгөө нэг Америкт хатсан бид 3 жил болсон. Яг нөгөө нэг боломж олгоныг л өөртөө үсгээл банк аялахыг зордогсон. Тэгээ яг янз янз аялах гэж үзье гэж бодсон байхгүй. Тэгээ заримдаа болохоор аргуудан бодлаа ганцаар нүүх хэрэг болно. Нүүж байгаа газар маань юм одоо километрээр бол үгүй 2000 км зайтай. Нүгэ бараг Монголоос нэг. Тийм, тэгэл ингээд машинтайгаа ганцаараа яваал нүүж байгаа. Тэр маань өөр ингээд надад аюу гоо экспириенс болж байгаа. Тэгэл дараа нь бол яг ганцаар үнэхээр яг юм camping trip хийж явж үзье гээл тэ. Тэгэл нэг 4-5 хоног явдаг ч юм уу тэ. Тэгэл нэг гоё юм найзтайгаа явж үзье гээл гоё roommate-ийг авч явж үзээл. Эсвэл нэг юм гоё luxury явж үзье гээл тэ. Тийм бол Miami алаа ирмээр орж байгаа тэ. Би ч гэж орж байгаа тэ. Universal ороод тэ. Тэгээд ер нь яг янз янзаар нэлээ явж аялж исэн. Тэр утгаараа ганцаараа явчихсан. Тэгээд одоо за группээр найзуудаараа явж байгаа эсвэл ганцаараа явж байгаа ч юм уу хүмүүстэй таныг өөрийнхөө зүгээс тийм зөвлөмжүүд байвал одоо ганцаараа аялахад тэрэн дээр ингэж анхаарал зүгээрээ заа ч гэдэг юм уу эсвэл найзуудаараа явж байхад тиймэрхүү юм дээр нэг жоохон ингэж маргалдсан юм байлээ энэ юм дээр юм санал нэгдэм байлээ гэж таны юм туршлага дээр суурилсан гоё мэдээлэл өгвөл яг уу групп аялах юм бол би ч нөгөө нэг Монгол хотод бол аялалдаа дандаа гайд хийж явж байгаа шүү дээ. Нөгөө группийнхаа лидер байгаа гэсэн үг. Бүх юм зохион байгуулж ингэж органайз хийж авч явдаг. Групп аялал дээр яавал ер нь хамгийн асуудал маргаан багтаа байдаг гэхлээр яг өдөр болгоныхоо гол яг хийх зүйлүүд юм уу тий гол очих зүйлийг яг ингэж нарийн төлөвлөлөөд яг тэрнийхээ дагуу явчих юм бол үргэлж аялдаж болцдог. Ухтаач юм уу? Тийм. Яг нөгөө нэг одоо жишээлбэл 10-аас дээш хүнтэй болоод тий
8-аас дээш хөтөө болоод тэгээд яваад ирэхээр брик болгоо айгу удаа болж байгаа. Урталч гэдэг. Нойлоо хараал өдөрчдөг. Хэдэн дэшэд хараалаа болчихдог. Тэгээд цугалтаж уддаг. Тэгээд ингээд цаг нараа байхгүй. Эсвэл би бас нөгөө нэг чай чипэр явсан гэдэг шиг би зүгээр нэг аялын хамт бүртгүүлээд Вьетнам явчихгүй юу. Тэгээд ингээд групп нэгсэн. Вьетнамын сэнсээс шүү. Татлаж би хоёр явсан. Тийм гот ингээд нөгөө групп нь жишээлбэл хүүхэд чухдаг хүн байнгут нөгөө дүүсийнхаа бид нар чинь за 7 цаг хөдлөнө гэсэн бол хүлээгээл нөгөө дүүс маань 7:20 болчихдог юм уу те. Гэх мэтээр нөгөө нэний хүлээх асуудал аюул байдаг болохоор яг гол юмдаа аюул сайн их биш баг биш юм төлөвлөд. Тэгээ тэрэндээ очиод үзчих юм бол гол юмдаа үзчих юм бол юу гайгүй. Ихгүй бол нөгөө хүн болгоны сонирхлыг өсөө сонирхлыг харгалзаад бүгднийх нь юм ингээд яг деталаар нарийн тооцоол минутаар хэмжээндээ хэцүү. Соолон аяллыг сүүлийн үеийнхтэй би харахад анзаархаар эмэгтэйчүүд манай юу гэсэн санагдаа. Тийм нь дотоод амжилт юм бол манайхаа safety амар сайн хамаараа тийм ганцаараа явж байгаа эмэгтэй хүн чинь тэр нь аягүй чухал. Аюулгүй газар руу явж байгаа юу? Замд яг ямар замаар явах вүлээ? Өдөрт хэрэг зам туулах вүлээ? Хаана хонох вүлээ? Хоол газар юу вүлээ? Зам шиг дээрт явж байгаа бензин тусаа хаана вүлээ? Програмаа юу жоохон сайн бодоод тэр болгон дээр маань надад эрсдэл хийвүлээ гэдэг аюул сайн бодох бол тэр зөв охтуудад бол тэгээд дээрэс нь ер нь бол яг одоо би одоо өнөөгийн өдрөөс харахад байдаг шүү дээ. Нэг хамгийн чухал нэг юм нь болохоор юу гэдэг вэ? Хэдүүл ингээд нэг аялал явахын ханаа гэдэг баах ярилцж байгаа явж байгаа болохоор бүгд нэг expectation тавьдаг. Нэг аяллаас ингээд аялал үшээ авах хэрэгтэй юм аа ингээд урдаад ингээд нэг төсөөлтөд би болчихдог. Тийм болохоор тэрэнд нь ямар нэгэн байдлаар аль нэг хэсэг бүрхгүй болонгууд тэр аялал хоглолцдог. Тэгээл тэр чигтээ ингээд унцдаг. Тэгээл нэг нь ингээд унгангууд нөгөөдөлтөд нөлөөлдөг. Тэр юусе аль болох тэр нөгөө хүлээлтийг ингээд багасгах эсвэл алуул бүр байхгүй болох. Тэгээд ямар нэгэн байдлаар эрсдлийг тооцоод ганцаараа аялж байгаа ялангуяа мөнгөтэй эрсдлээ даахтай ямар нэгэн эрсдлийг даах. Би одоо жишээлбэл шийдчих болдог да. Та хоёр удаа явсан гэсэн чинь хоёр өөр хот руу явсан уу? Ямар хот руу явсан? Вьетнамын соёл одоо. Эхлээд би ээжигээ дагуулад Данаа явсан. Дараа сая шинэ оны үеэр 1931 одоо гин нийслэл Хошимин гэж ярьдаг шүү дээ. Сайгон хотлоо. Тэгээд эндээсээ Фукуок орсон. Тэгээд дам Фукуокоос биш үү? Тэнгүүд одоо ингээд таны аялж исэн газруудаас чинь за энэ улсын хотын ийшээ явал ерөнхийдөө ингээд найзуудаараа явал гоё идэв шүү. Тийм үү те. Эсвэл яг энэ хот руу энэ газар руу ерөнхийдөө ингээд гэр бүлээрээ те хүүхдүүдтэйгээ явхад айгүй тийм тайван амгалан тийм хотууд байд юм бэлээ гэсэн тийм тань бодогдож байгаа юм байна уу? Орж ирж байгаа улс ч юм уу? Яг зүгээр хөрслөн буулга бодох юм бол монголчууд ч одоо аялахад бас нэлээд мөнгө төгрөг зарах шүү дээ тийм. Манай эдийн засаг ямар вэ? Бусад улсуудтай харьцуулахад тэр утгаараа яваад гарах үртөг зардлаа бодвол ер нь Вьетнам руу гэр бүлээрээ явуулах дэжгүй. Одоо олоолаа явах юм бол зардал нарай хямд тусах шүү дээ тийм. Дэжгүй. Дээрэс нь одоо яг нөгөө Win Wonder ч гэдэг юм уу тий. Нөгөө сан ямар юм жилээ тий. Нэг хоёр компани багтаа сан групп ч үлээ тий. Тэд нарын дээр нөгөө парк маркет дээр нь хүүхдүүд хангалттай гоё хэмжээг болчихно. Тэгээ бас Хооланд нь аюу бүрхэн дэжгүй. Тэгээд болохоор Вьетнам бол дэжгүй. Таиланд руу болохоор би яг нөгөө ажиллаар явж байсан учраас яг Паттайя ороод Бангкок орж исэн. Магадгүй тэр нөгөө нэг Паттайягийн нөгөө талд нь Бахин гэдэг хэрэг байдаг. Энэ сонсон. Тэр нь хамаагүй тайван гэдэг. Тэр шиг бол maybe гэр бүлээр явал илүү төвчтэй байж магадгүй. Гэхдээ надад бол Таиланд яг нэг юм залуучуудын шоуны улс шиг санагдсан. Яг нэг нөгөө сая Паттайя Бангкок руу яхад Паттайягийн энд ер нь гэр бүлээрээ байгаад дэмий идэж ингээд шоуны гэдэг хүмүүс байдаг мэдэг гэх. Тийм болохоор яг нөгөө хүмүүс хэрэгтэй байх надад ч ерөнхийдөө хэрэгтэй. Би ч бас ингээд төлөвлөж байгаа юм бас гэрийнхнийгаа нэг яагаад ингэж төлөвлөсөн бэ гингүүд юу юм нөгөө нэг энд тэрэлт рүү ч юм уу те нэг амралтын газар руу нэг 7 хоног хөнгөөр өөр тийм жигээ нэг алтайхан гоё юм тайван хотод Азийн хотод гэр бүлийгээ би авчиж чадах гэдэг байхгүй юу. Тэнгүүд тийм тэрэн дээр чи яг нэг улс биш. Зааж хөө. Сүүлд би гэрийнхэнтэйгээ явсан байхгүй юу. Ухаад амар хөвчсөн байлээ. Амар хөвчсөн. Тэгээд айгүй юм нөгөө нэг дэжгүй болоод одоо ухаад ч ганц хоттоо хүн ам нь бараг 4 сая өгч байгаа юм биш үү? Тийм гурлаа метротой болцсон. Заяа төвчрлээ шийдсэн. Амаг брэндүүд, чейнүүд орцсон. Тэгээ айгүй бүрхэн юм усан парк марктай. Айгүй цэвэрхэн. Айгүй хурдан хөгжиж илээ.
Тийм хотод очиж Starbucks онгод ингэ миний шар хөдлөд байгаа. Улаанбаатарт байхгүй тий чадахгүй байгаа шүү дээ манайх тий McDonald's байхгүй тий метро байхгүй тий тэгвэл тэнд ингээд бүх юм байгаа тий амар хурдан хөгжөөд юм. Тий Ухатлуу тэгээд ингээд явхад ч гэсэн юу юм лээ. Ирэнээс Ухатлуу багонтай. Тэгээ галт тэрэг нь аюу хөрхийн тухтай бил. Тэгээд галт тэрэгээр явхад нэг юм 5 6 цаг орчим явцдаг. Хүний нэг 17 8 доллар л байсан. Хүүхдээ болохоор $7 9 доллар ч л байсан. Тэгэл тэгээд тэндээ ингээд метродоо ингээд метро нь болохоор 2 янгаар юм үнэтэй. Тийм готлаа ирээнээсээ бол манайхан бол өстэй мөлбөж чамаг ороод ирнэ шүү дээ. Тэгээ яаж л бол яаж яваа сурц хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр айгүй дэж үсэн гэсэн. Одоо нөгөө аялын компаниудаар явахлаар яг буудлын модлын ингээс нэгэл захиалаад өчтдөг шүү дээ. Өөрсдөө ингээ хуваараа явж байгаа, аялах гад явж байгаа тийм хүмүүс зөвлөхөд юу одоо нөгөө тийм тэнгуүл зүгээр юм буудлын модл яхад та юу нь яг яадаг байсан бэ? Янд ихэндээ болохоор би нөгөө нэг хамаг аялын тийм нөгөө захиалга хийдэг апууд өстө бүгдийг нь баг суулгацсан байсан. Booking.com, TripAdvisor, тэгэл нөгөө Trip.com, тэгэл Expedia, бүр дахиад нэг Hopper, тэгээ Skyscanner гэх ингээл баг бүх л TV гэх ингээд баг бүх апыг суулгацсан байдаг гэсэн. Тэгээ яг Skyscanner бол нислэг хайхад харьцангуй хямдхан байдаг. Тийм дажгүй байдаг. Одоо тийм гоо сүүлд болохоор хахаар Google руу шууд Google Flights байгаа шүү дээ. Flight check Google check-com гэж бичсэн. Тийм гол ингээд яг хаанаас хаашаагаа бичин гол яг саяны апуудын вебүүд угаасаа цаанаа бүгд холбогдсон. Тэгээ байгаа боломжит бүх хүний гаргаад ирж байгаа байхгүй бүгдчлэгтэй. Тэгэхээр баг тэндээсээ шууд харцдаг болсон. Booking.com дээр яг нөгөө 1-2 удаагийн захиалга хийсэн гол дараагийнхын захиалгуудаа нөгөө нэг юм цолтой болоод тэгээ ингээд одоо чи энгийн буудлыг нэг $30 ямар ч юм комплиментри юмгээ захиалж байхад би болохоор цолтой болонгуулаа ижилхэн $30 эсвэл $28 гэхдээ breakfast гэдэг ч юм уу нэ. Тэгээ захиалж болдог болчтой. Тийм. Эсвэл одоо нөгөө өөрчлөлт өгөхгүйгээр ингээ өнгөө цацалж болдгоор захиалж болдог ч юм уу тэгчдэг. Яг Booking.com Trip аль аль нь тийм. Тэгэхээр тэрийг нь бас ашиглах зүгээр байдаг. Trip бол шууд нөгөө жижигхэн cashbackтай дээ. Аялын комплект боллоо буцаад нэг хэдэн дөргөө ингээд ашиглацдаг кредит ороод ирдэг. Тийм байдаг. Яг юу харин одоо буудлын хувьдаа сайн яг гэсэн үг шүү дээ. Airbnb-ийн анх гарч ирэхдээ аюугаа мэдээлсэн. Яг юм хямдхан тий ингээд айлын өрөө мөрөнд хонж болдог. Би бол Airbnb хэд ашиглаад бас явж байсан. Одоо болохоор сүүл нөгөө буудлын модлууд нь бүгдээ ялгаагүй ингээд Airbnb-д ордог болсон болохоор надад нэг тийм жоохон давуу тал нь хангалттай болсон. Юуны хувьд болохоор TV-ийн хувьд болохоор Rome tour яа болохоор чи ерөөсө хаанаас хаашаа очих гэж байгаагаа бичих штэ тийм гол чамд явж болох бүх төрлийн тээврийн хэрэгслийн комбинац гаргаж өгдөг гэсэн үг. Онгоцоор явал хэдэн цаг явна, тийм үедээ трейнер явж болно, хэдэн цаг явна, хурдны галт тэрэг өгж болно, эсвэл автобусаар явдаг ийм хуваар байдаг, скежүүлтэйгээ ингээд гараад ирдэг. Тэгээ хэдэн цагаар хэр өгдөө болох юм гараад. Тэгээ тэндээсээ сонголт хийж. Аялахдаа яг нөгөө түнхэндээ авч явдаг ч юм уу те эсвэл яг тийш аялахад юу нэг яг ийм юм хэрэг болчих юм да гэл ингээд нөгөө одоо тааж нь аюул турш намайг бүр ингээд 10,000 мянга аялсан те амар туршлагатайгаа тэнгүүд туршлагаасаа яг аялахдаа юу одоо эхлээд буудлаа ингэх хэвээр одоо араас нь цүнхэндээ ерөнхийдөө ийм юмнууд авах хэвээр мэдгээ тгий санагцсан гэсэн юм болж пассвортаа мартсан гэхгүй. Харин тийм пассвортаа их мартсан шүү дээ. Яг уу гадагшаага аяллахын хувьд ярих юм бол харцгаа манайхан бол юу яадаг бэлтгэл бол илүү нөгөө хувцас ярьдаг шүү дээ. Хувцсан дээр бол би бол хүмүүс ямар алдаа гаргаад идэх вэ гэхээр манай ээж бол чинь нэг хэлдэг байхгүй амар хувцас авч явна. Талын өмсгөө үрээд ирдэг. Тэ тэгсэн мөртлөө яг ингээд нэг зарим нэг үед л болохоор өмс хувцас болчдөг. Тэ яг юу өмсгөө бэлтгэв. Тэгснэ ингээд 5 цамц цэвэрхэн байгаад гэдэг өмсгөө тэгсэн мөртлөө өмд алхах болчихдаг ч юм уу тэ. Яг тийм асуудалтай болчихдог. Би болохоор яадаг вэ гингууд яг ингээд явах өдрүүдээ эхлээд тоолно. За би ингээд одоо жишээ нь би нөгөөдөр явах чинь л та 5 хоног явах чинь аа. Одоо хаяа. Узбекистан.
Тэгээд 5 хоног явчихна тий. Эхний өдөр онгоцон тэгвэл тухтай юм өмснөө гэдэг ингээ өмсөх хугацаа яг өглөө нь өмсөх юм чинь бэлдээ тавьчих шүү дээ тий. За дараагийн дараагийн өдөр нь дагуултай цагаараа 35 градус юм байна. За тэгвэл би юу өмснө нэгэн цамцаа өмснө гэдэг яг тэр өмсөх өдрөөрөө хугацаа ингээд би өмнө нь ингээд өмсөж комбинацлаад бэлддэг гэсэн үг. Хувц илүү гардаггүй. Хувц илүү ч гарахгүй дутхгүй тий. Яг тэгдэг. Тэгээд унтлагын ийм тухтай мака заавал илүү авдаг. Тэр ингээд амар 5 тухайн хувьд амархан хувьд аягүй хэрэгтэй байдаг. За нэг тиймэрхүү. Тэгээ манайхан бас нэг аягүй нөгөө асуудал болдог юм чаавас юу штэ тэр нөгөө гартешн тавьчаа том тосмосоо хийждэг. Эсвэл том өнөртөө усаа авч хийждэг. Тэгэхээр хураалгачдаг. Гартешн том шингийн мод өмчлөхгүй, том тосгийн өмчлөхгүй. Тэр нөгөө яг уус улсынхаа юунаас хамаарат нэг 100 мл-ээс илүү ч юм уу эсвэл 75 мл-ээс илүү өмчлөхгүй гэж заасан юм байна. Тэрнээс нь илүү хамаар шууд аваад чинь нүднээр чинь хогийн сав гэдэг байхгүй юу. Тэгэл чи үйлэл явна. Тэгэхээр нарны тосмосоо хатаа тийм гартешндээ хийх бол жижиг авна. Үгүй бол чамдаа юм гэсэн. Тэр нөгөө Вьетнамд явахдаа би ингээд аюу хөөрхөн нэг найзтай болоод тэгээ ингээд хоёр ингээд аюу гоё power bank-тай байсан хгүй манай тэр найз би One Piece үздэг. Same Luffy-гийн зургтай power bank байсан хгүй. Тэгээ ингээд яасан гоё гэсэн надад өгөөд тэгээ би яг өөрөө power bank-ийг хариуд өгсөн хгүй. Тэгсэн чинь тэрийг гаргах гэсэн чинь power bank-ын дээр юм нөгөө хэмжээ байдаг штэ. Одоо үйлдвэрээс нь ингээд энэ бол 20,000 мАч, 10,000 мАч гэдэг тэр үзүүлэлт нь байхгүй. Тим нэг юм сони юм гараар угсарсан юм шиг power bank гэсэн хгүй. Тэгээд хэмжээ байхгүй болонгоо шууд. Би юу яажсэн шүү дээ. Нөгөө Coldplay дээр чи бараг л юугаараа сторигаар бараг лайв үзсэн. Coldplay дээр та энэ Японд олохт нь үзсэн үү? Үгүй Тайванд очиж үзсэн. Нэрээ яг нөгөө Япон явъя гэж бодож байгаа хүмүүс Япон жоохон өртөг өндөрлөөд тэгээд бизнес авахд хэцүү байвал Тайван явал бас нөгөө optional хөлбөр байж болно. Тайван өөрөө нөгөө Японы юм нөгөө колониал байсан болохоор аюу юм Японоос хөлтөрсөн. Тэгээ юм одоо шууд хятадаас бас нэг юм жоохон тусдаа улс шүү дээ. Тийм гот ингээд айгүй юм Япончсон маягийн тим жижигэн айгүй хөөрхөн улс. Гадаадын аяллууд явлаа. Та ер нь Монгол улстай хэр аялж ирсэн бэ? Монгол улсынхаа 21 аймгаар ер нь хэдийгээр нь орж ив, яаж ив? За одоо нөгөө ажлын маань ч тас шүү дээ. Оюутан байж байхдаа гайд хийжсэн гэдгээрээ 18 эсвэл орсон. Тэгээд яг гол нөгөө гайд хийж явж болохоор дандаа юм яг байгалийн үзэсгэлэнт нөгөө туристик зэгүүд байгаа шүү дээ. Яг дандаа тэд нар дээр очиж явдаг байлаа. Яг нэг тийм яг юм жуулчтай зөөрөөс тийм газрууд арга хэсэгсэгөө тий. Би бүр бүсглийн тагуурчлаа. Тэгээд алтаа тамбагд орчлоо тий. Уушаага өмнгийн гадлуу хонгорыг ил орчлоо. Одоо тэгвэл бүр ингээ гадагшаа аялахгүй маа гэхэд яг Монголдоо ингээд аялах гэж байгаа бол хамгийн түрүүнд за тэр газруудаар очиж үзээрэй. Үнэхээр үзэсгэлэнтэй шүү манай Монголын яг тэр газрууд гээд санаанд орж байгаа нэг 3 газар хэлсэн. Хамгийн түрүүнд цахгүй. Ахны улаач армууд. Яг одоо Монголд байгаа ганц бич тий. Бүр яг ингээ элстэй тий элсэн хэрэгтэй. Тэгээд цаашаа машинтай байгаад ингээд элсэнд нь суухгүйгээр орч чадвал яг хүүхдүүдэд бүр ингээд зориулаад бэлтгэсэн юм усан сайн юм шиг тий элсэн юм яг хэрэгтэй ингээд гүйхэн тогтоол юм гоё нуурыг тасарсан хэсэг нь байдаг. Тэр бол үнээр супер байгалийн ч гэсэн тий өнгө нь яг найзуудаараа ч юм уу явж байгаа тий илүү гоё фотошутинг хийх гэж явж байгаа бол нөгөө хянас нуурны хэцүү нөгөө тий офсын хянас нуур ба шүү дээ тэрний хэцүү адил одоо ингээд цагаан гэрээрээ нэг юм төвчгүй мөртлөө гой байглаар яваад ирэх юм бол хинтээ. Хинтээ ядаж хар зүрхний нуур те. Хар зүрхний нуур жоохон ч хангал нуур гэдэг байдаг. Тэгээд цаашаа бүр яхад дадал мадал оруулах бүр гоё. Гэтэ яг бороотой шороотод бол зам муу байдаг шүү. Тэгээ намайг шалбар ихтэй болчихсон шүү. Нэг ганцаараа явхад хаашаа явал зүгээр үү? Найзуудаараа явхад хаашаа. Гэр бүлээрээ бол хаашаа явал зүгээр үл тийчээс осоороо явахад нэг супер романтик газар гээд. Вау, заах бодгоцсон газар Швейцар байсан. Тэгэхээр Швейцар бол за яг хятадаас эхлээд тэгээ Орос явсан. Орслоо бол явдаа олон орнд үзсэн тий. Тэгээ Япон явсан. Тэгээд Америк руу явсан. Тэгээд буцаж ирэхдээ Турк орсон. Ирснийхээ ар дээр Вьетнам орсон, Таиланд орсон, Тайван орсон. Тэгээд Швейцар, тэгээд Испани,
Тэгээ Франц, Герман. Тэгээ одоо Узбекистан явж үзэж байна надаа. Орчимтэй ахын зүйлийн талбайг бол яг тэнд очиж нэг үзэх хүсэж байгаа. Сиэтлд бол яг нэг уг нь тийм талбай байгаа бичижсэн бэ. Амар гоё юм. Гэхдээ яг Нидерландд тэрийг хармаар байгаа. Тэр бол надад амар гоё bucket list байна. Өшөө гэх юм бол би бүр нэг өөрөөр нөгөө тийшгаа гэдэг шиг Бразил очиж байгаа. Бразилийн нөгөө нэг Рио де Жанейрогийн фестивал шүү дээ. Карнивал ингээд гоё оролцож үзмээр байгаа. Сүүлийн үед нэг тийм зүгээр нэг одоо тийш явна гэж яваал нэг юм үзэхээс илүүгээр яг нэг ямар нэгэн ивент харуулаад ч юм уу нэг юм яг нэг ийм ажил хийчихье гэж ч юм уу те яг нэг тэгж зорж явуулаа юм санагдаад тэгээд тэгж бодож байгаа. Миний гэсэн бас мөрөөдөл тийм ээ. Айгүй гоё олон орны юм гоё фестивалууд Coachella, Tomorrowland байна гэж тиймэрхүү юм бас чиж үзхийг бас айгүй мөрөөддөг. Гэхдээ төлөвийн туяаг харах бол зүгээр мөрөөдөл угаасаа. За ёо, за би ингэж л дахиж болохгүй юм байна да гэж бодсон тийм нэг үлдсэн дурсан ч юм уу. За би ч нөгөө нэг бас ер нь их тэнэг юм л дээ гэдэг шиг. Тэр ганцаараа мөх цас дуул руу авираад алхаад авирахч байхтай алхаад яг нөгөө base camp гэж ярьдаг шүү дээ. Base camp л алхаж байгаа юм л да. Тэгээ үнэхээр тэр бол нэг ихний 20 минутаас эхлүүлээл дуусан туслаа би яг ямар навшаа гэдэг. Би яг ямар навшаа гэдэг юм гэж бодож байгаа л бож ирчихсэн тэр байна. Maroon 5-ийн тоглолтыг Америкт үзчихсэн шүү. Тэгээд тэр бүр жижигхэн одоо Сиэтлийн нэг юм жоохон уртлын хөдөө юм шиг хотод ирээд тэгээ яг юм open заяа амфитеатрт юм хагас дуу онгорхоо задгаа дээр ингээд театрын өөдөөс хараад болохоор ингээд яг юм толгод байгаад тэгээ толгодн дээр нэг хүмүүс нь үзэж байгаа байхгүй юу тэгээ яг ингээд чи зүйлхэн дээр ингээд сууцсан заяа планктаа тавиа сууцсан тэгээл ингээд би уугаал тэгээд урчин адам дуулж гэж байгаа юм чи тэнгүүтлээ таныг ингээд таны би сторинуудыг амар үздэг байхгүй юу тэнгүүт сторин дээр чи ингээд гоё юм хөрөгчдийн талд хамгийн сүүл би харсан тэрийг хараад за би угаасаа л энийг хийх хэрэгтэй юм байна хийцгээе бүгдээрээ хиндээ угаасаа хэрэгтэй юм угаасаа ярин ойлгомжтой гэл тэгэл энийг зориглол өнөөдөр анхныхаа дугаар гээд хичээгээ уурсан. Гэтэ би Тамира хичээг уурах уу, яах уу гэж бүр амар алцсансаа ер нь болчдөг ч юм. Ер нь хийчих үү, яах уу. Тэгж бодож байгаа. Тэгэл игээл Тамира хичээ та ингээд дүүн ингэх гээд байгаа байхгүй гэсэн амар гоё хүлээж авсан маш их баярлалаа. Anytime. Тэгээд нөгөө би яг чамд гоё сонин хуваалцаад яг болог байгаа. Гэтэ нөгөө Америкт байсан 3 жилийнхаа тэгээд хийсэн би ч одоо яг 30 мужаар хийсэн л та. Хийсэн аялал. Тэгээд амьдрал одоо тэнд очиж туулсан амьдрал сурсан сургуулийн талаар гээд ном бичиж байгаа. Баяр ямар гоё. Надад гар өвсгтэй өгөөрэй. Тийм тэгэхээр өнөөдөр бас гоё номын өдөр болж тий. Тэгэн гот би яг намрын номын өдрөлгөөр бас номоо зараа сууж явахыг мөрөөдж байгаа. Тэгээ сая нөгөө чи яасан гээд хэрэгтэй яриа болж байгаа хаа гэдэг шиг номон дээр маань нэг ч гэсэн хэрэгтэй үг байгаад тэрийг бас хүн олж уншвал гоё юм болов гэд. Тэгээд ямар ч гэсэн нөгөө хийгөө бах уу гэдэг шиг бах юм болоо гэдэг шиг. Тэгээд 80 жил болж байгаа одоо тийм юу нэлээ дуусах шийдэл гарч байгаа. Нөгөө эмэгтэй хүний хийх ёстой юм ном бичих хүүхэд гарах мод тарих гэдэг та тэгвэл баг гурлан гэж хийж байгаа. Тийм шүү дээ. Ингээд өндөрлөе. Үнэхээр гоё сэдвэр, үнэхээр гоё ярилцсан таньда баярлалаа. Эндээс та бүхэнд маань аялах сэтэл төрсөн баах, аялахдаа юу анхаарахыг мэдсэн баах. Тэгээд хаашаа аялвал гоё вэ гэдэг бас санаа авсан баах гэж бодож байна. Аялалдаа гарахад хизээч оройтдгүй юм байлээ шүү. Ярилцсан юу вэ да? Я юу подкаст.